8.11 Таймчийн хөтөлбөрөөр улс төрийн хүрээний авилгыг сааруулах боломж сэдвээр бэлтгэлээ. Авилгын хан хэрэм ноён нуруу нь улс төрийн хүрээнд бий гэж авилгатай тэмцэх газраас зарлалаа. Энийг сааруулахгүйгээр авилгын хүчийг сулруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг тодтогсон юм. Улс төрийн хүрээнд дэх авилгын талаарх төсөөллийн 2019 оны судалгааны тайланд дурдсанаар 2019 оны улс төрийн хүрээнд дэх авилгын төсөөллийн индекс 408% гарч өмнөх оноос 3%-аар өссөн байна. Үндсэн 4 шалгуур болох улс төрийн авилгын цар хүрээ, хэлбэр, шалтгаан, нөхцөл, хор уршиг бүгд 2.4-өөс 4.6%-аар өссөн байна. Энэ судалгаагаар авилгын дархалтын үзүүлэлт засгийн газрын хүрээнд хамгийн өндөр гарсан бол удаад нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, улс төрийн нам, улсын их хурл, прокурор, шүүх эренбэлэгджээ. Иймээс өндөр дээд түвшний авилгатай тэмцэхэд ур чадварт үндэслэн томилгоо хийх, намын болон сонгуулийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, улс төрийн намын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэх, иргэдийн эрх зүйн ухамсарыг сайжруулах шаардлагатай гэж шинжээчид онцолжээ. Авилгаар олсон хөрөнгийн зарцуултыг тандахад хөшөө дурсгал, сувраг босгох, эмчилгээнд зарцуулах, хурдан морь, урлагийн бүтээл, гадаадад орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон гэр бүлийн гишүүний сургалтын төлбөрт зарцуулах, гадаадын офшор банк, санхүүгийн байгууллагад хадгалах нь хамгийн их байжээ. Харин дотоодын банкнд хадгалах нь буурсан байна. Энэ судалгааны үндсэн зорилго бол ерөөсөө Монгол улс дахь улс төрийн авилгын хэмжээг тодорхойлох зорилготой. За ингэхдээ улс төрийн авилгын цар хүрээ, 2-дугаарт хэлбэр, 3-дугаарт шалтгаан нөхцөл, 4-дугаарт хор уршиг гэсэн ийм 4 үндсэн шалгуураар хэмжиж байгаа. Тэгэхдээ 1-5 баалаар үнэлдэг. За нэг бол авилга огт байхгүй гэсэн санаа. За 5 бол авилгын хамгийн өндөр түвшинд байна гэсэн ийм санаатай судалгаа. Улс төрийн авилгын түвшин бол үндсэндээ ийм 4 шалгууртай. Тэгэхдээ тэр шалгуурууд цаашаа бас нийтдээ 15 дэд үзүүлэлтэд хуваагддаг. Нийтдээ улс төрийн авилгын түвшнийг тодорхойлдог гэсэн санаа. 2008 онд 409-оор үнэлэгдсэн бол одоо 2019 онд хамгийн сүүлийн судалгаагаар 408 байсан байна. Үндсэндээ 2008 оны түвшинд л эргээд оччихсан ийм түвшинтэй байж байгаа. За энэ хэлбэр гэдэг дотор бол улс төрийн хүрээнд дэх авилга ер нь ямар хэлбэрүүдээр хийгдээд явагдаад байна вэ гэсэн ийм үзүүлэлт байна. За энд бол улс төрийн зорилгоор хандив өгөх, авах гэсэн нэг ийм хэлбэр байна. За улс төрийн зорилгоор хандив өгөх, авах гэсэн энэ үзүүлэлт бол 2014 оноос тогтмол өссөөр байна. Улс төрийн хүрээнд дэх авилгын аргууд гэдэг өөрөөр хэлбэл сая улс төрийн зорилгоор хандив өгөх, авах гэдэг нэг хэлбэр байна тийм ээ, авилгын нэг хэлбэр. Түүнийг яаж гүйцэтгэдэг вэ гэдэг нэг аргууд нь жишээлбэл судалгааны үр дүнд бол ингэж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл эндээс бид улс төрийн намын санхүүжилт, тэрний цаана энэ салбар дахь авилгыг өдөөгд байгаа улс төрийн зорилгоор хандив өгөх, авах гэдэг бол зөвхөн мөнгөний тухай яриа гэж бас ойлгож болохгүй гэсэн сан. Зөвхөн мөнгө биш. Тухайлх юм бол тэнд хувьцаа хөрөнгө өмчлүүлэх ийм аргаар бас хандив өгдөг. За улс төрийн хүрээнд дэх авилгад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бас энэ судалгаагаар тодорхойлдог. За энд бол хамгийн нэгдүгээрт намын санхүүжилтийн механизм, өөрөөр хэлбэл улс төрийн намын санхүүжилтийн механизм. Өөрөөр хэлбэл улс төрийн хүрээнд дэх авилгыг үүсгэж байгаа хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь нэгдүгээрт улс төрийн намын санхүүжилтийн механизм болоод байна гэсэн. Улс төрийн хүрээний авилгатай тэмцэхэд юу хийх шаардлагатай вэ гэсэн асуудал байна. За 16 онд бол одоо бидний яриад байгаа намын санхүүжилтийн механизмыг өөрчлөх ёстой, тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн энэ санал 4-р бичигдсэн бол 17 онд хойш жаахан ухраад 6-т бичигдсэн. Гэхдээ 18, 19 оны судалгаануудад бол 2 жил дараалан 2-р байрт ирмэлэгдсэн. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчид улс төрийн хүрээнд дэх авилгыг багасгахыг гэвэл улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах ёстой, өөрчлөх ёстой гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж эхэлсэн гэсэн. Монгол улс дахь авилгын цөм нь улс төрийн хүрээний авилга. Улс төрийн хүрээний авилгын үндсэн шалтгаан нь улс төрийн намын санхүүжилтийн механизм болж байгаа. Улс төрийн санхүүжилтийн механизмыг бид хаашин чиглүүлнэ үү? Улс төрийн хүрээнд дэх авилгын түвшин тийшээ дагаад явах гэдэг. Авилгатай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Оюнбаатар ярьлаа. Намын санхүүжилт, дотоод ардчил, хариуцлага олон нийтэд ил тод нээлттэй болсон цагт авилгын хүч суларна гэж иргэний зориг ногоо намын дарга Ганхуйг хэллээ. Хувийн эрх ашгаа илүүд үтсэн, нэг нутаг аймаг, нэг хүн бизнес тойрсон хүрээлэл газар авсан. Энэ мэтээр тодорхой ашиг сонирхолд хөтлөгдсөн хүрээллийг задлах нь улс төрийн намын тухай хуулийн төслийн гол агуулга байх ёстойг тэрээр тодтоглоо.
Бүгд л одоо харамсалтай нь улс төрийн нам эрх баригч намуудын үйл ажиллагаатай холбогдож байна л да. Тэгэхээр улс төрийн нам бол аливаа тодорхой хэсэг үйл этгээдийн хөлжих, ийм баяжих ийм хэрэгсэл байж таарахгүй. Улс төрийн нам гэдэг чинь ухтаа бол нөгөө чөмгөд унтрал ард түмнийхээ төлөө зүтгэх тэр институцийг л зохион байгуулдаг ийм л нэгж шүү дээ. За бараг ингээ утгаар хэлэх юм бол эн чинь төрийн бас байгууллага байхгүй юу? Яг нь гишүүнчлэгдсэн төрийн бас байгууллага гэх юм уу да. Гэхдээ нэг онцлог нь төмний сонгуульд оролцдог. Нөгөө төрийн бас байгууллага бол нийгэмд үйлчлээд гишүүдэд үйлчлээ явьждаг. Гэтэл харамсалтай нь ингээ ард түмнээ сонгогддог энэ улс төрийн байгууллага нь ийм болж хувирсан. Үнэхээр манайд бол улс төрийн намууд их ялзарсан байна. Дотоод ардчил бол одоо алга болсон байна. Тийм учраас одоо энэ улс төрийн намын хуулийг тэр дундаа намын дотоод ардчил хариуцлагын тогтолцоо. За тэгээд энэ санхүүжилтийг ил тод болох асуудал шийдэх хэрэгтэй. Цаашдаа бол зөвхөн санхүүжилт биш. Ер нь бол энэ улс төрийн намаар одоо дамжиж өөр институт залгалдаа дамжиж төрийн одоо хууль тогтоох байгууллагад сонгогдох энэ сонгуулийн систем төртөл өөрчлөлт оруулах хэрэгтэй. За бид бүхэн бол аль 2000 оноос хойш энэ холимог тогтолцоог бол байнга сануулгаж ирсэн. Одоохондоо 76 гишүүнтэй парламент хуулиарт 38-ын намуудын одоо нэр хүн дээр нь тийм ээ ард түмэн саналаа өгөөд 38 нь одоо шууд сонгогддог мажоритар системээр ийм тогтолцоог бид нар үргэлж дэмжиж ирсэн. Одоо ч байр суурь хэвээр байгаа. Тэгээ 2012 онд анхудаага яг 38-аар биш. Тэгтээ 28, 48 гэсэн ийм хувилбараар бол анхудаа сонгуул явагдаад тэнд харьцангуй доктортой парламент гэдэг бол өөрөө хяналттай, тэг хүчтэй сөрөг хүчинтэй альтернатив бодлого нь ийм зүгээр нь хувилддаг биш тийм ээ. Үнэхээр улс орныхаа эрх шигэн төлөө эрх баригчдынхаа үйлчлэгэнд хүчтэй хяналт тавьдаг, бодиттой шүүмжилдэг зүгээр хий хоосон биш тийм ээ. Бодиттой шүүмжилдэг ийм улс төр өнөөдөр манай төлөв хэрэгтэй байна. Тэгээ харамсалтай нь ийм одоо улс төрийн бодлого явагдахгүй байна. Ямар ч эрх баригчдын хувьд энэ байдлыг бас анзаараад тэгээд ер нь цаашаа ингээ үргэлжлэх юм бол энэ хүн зөвхөн энэ нам гэлтгүй энэ улс орны хохирох, улс орны орших эс оршихын асуудал хүртэл одоо яригдчих шүү дээ. Тэгэхээр ингэж зөвхөн нэг банкар ингээ тоглож чадчих байгаа юм чинь улс орноор тоглох, улс орны баялгаар тоглох бол юу ч тийм ээ ийм болж. Тийм учраас Монгол улсын цаашдын аюулгүй байдлын асуудал, орших эс оршихын хувьд бол энэ улс төрийн намууд бас хариуцлага хүлээх ёстой. Ийм цаг ирсэн. Тийм учраас энэ одоо хуулийн өөрчлөлтийг бол бид нар хэцүү хийх хэрэгтэй гэж дэмжиж байгаа. Намын дотоод ардчлалын асуудал, хариуцлагын тогтолцоо, 3 дугаар санхүүжилт, за 4 дугаар сонгуулийн системийг бол өөрчилж ингэж цогцоор нь шийднэ. Иргэний зэрэг ногоо намын дарга ган хоёг ярьлаа. Улс төрийн авилгад төрийн үйлчилгээний хүртээмж тааруу байдал, хүн суртал, албан тушаалтны үзмжээр асуудлыг шийдэх, шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдал хангалтгүй. Төрийн албан хаагчийн ур чадварын дутмаг байдал ихээхэн нөлөөлөл үзүүлдэг болох нь анзаарэгджээ. Хувь хүн нам бүлэглэлийн хүрээлэлд багтдаг, түүнтэй хамаарал бүхий байх нь олон талаар давуу байдал авчирч байна. Тухайлбал төрийн албанд орж ажиллах, ялангуяа дээгүр алба хаших, дараа нь өөрийн нам бүлэглэлд ямар ч аргаар хамаагүй үйлчлэх. Үндсэндээ авилгын гол зангилаа нь намын санхүүжилтийг дагаж ам бүхтэй байсаар байна гэж иргэний зэрэг ногоо намын дарга ган хоёг тайлбарлаж байна. Энийг сааруулах гол гарц бол улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх гэж Монгол Улсын их сургуулийн багш судлаач Эрдэнэ Жаргал онцолсон юм. Ерөнхийдөө манай одоо энэ Монголын улс төрийн санхүүжилтийн орчин гэдэг бол өөрөө маш их мөнгөний асуудал яригадаад байгаа. Яг нь сонгуулийн ерхий аудитын газарт өгч байгаа зарлалын тайлангууд бол ихээхэн хэмжээний тэр зарлалын дээд хэмжээс илүү мөнгө зарцуулсан тохиолдолд бол тэр бүтэн хэмжээг нь тайландахгүй байгаа шүү дээ. Бид бол тэгж харж байгаа. Энэ тохиолдолд сонгуульд нэр дэвшигч тийм үү бүх улс төрийн намууд дэвсэл нэр дэвшигчдийн хувьд бол сонгуулийн зардал дээр маш хэмжээний мөнгө гардаг. Сонгуулийн тогтолцоо тойрогтой холбоотой асуудлаар мөнгөний хэмжээ шууд автоматар нэмэгдээ явцдаг ийм жишг бас сүүлийн үед харагдаж байна л та. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо томссон тойрог гэдэг бол мөнгөний уралдааныг л хийж байгаа гэсэн үг. Сонгуулийн тогтолцоог бас бид нар шинжлэх хэрэгтэй. Тэгжээж энэ улс төрийн санхүүжилтийн асуудлыг шийдэх одоо боломжтой болно. Улс төрийн санхүүжилт гэдэг нь өөрөө зөвхөн сонгуулийн санхүүжилтийг бас эхлэхгүй. Улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт бас энэ дээр орж ирдэг. Тэгэхээр ер нь бол энийг бүр их цогцоор нь авч үзэх. За намын тухай хуулийн төсөл байх уу, улс төрийн санхүүжилтийн тухай хуулийн төсөл байх уу гэдгийг бас шийтгэх ёстой асуудал. Зохицуулт байна уу? Байна. Намын тухай хуулиар байна. Дээрээс нь сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг сонгуулийн тухай хуулиар зохицуулж байна. Тэгээ энэ нь өөрөө хуулийн одоо хийдэл аль нэгэн дээр нь зохицуулт байгаа юм шиг нөгөө тал дээр ингээд орж ирэхгүй зүйлүүд зөндөө гарч ирээд байна лээ. Тийм учраас дэлхийн улс орнуудад бол энэ улс төрийн санхүүжилтийн тухай хуулиараа зохицолт нь авч үздэг ийм зохицуултууд байдаг. Тэгээд мэдээж хэрэг хууль батлагдлаа гэдэг тэр хуулийг яаж хэрэгжүүлж дээ. Тэн дээр хяналт авах уу,
хийн хяналт тавих уу гэдэг хүртэл маш чухал. Тэгэхээр намууд өөрсдөө хяналт тавьж орж ирнэ. Ялангуяа парламент суудлгүй эсвэл одоо тэнд жижиг улс төрийн намууд бие даанаар дэвшигчээд за тэгээ иргэний нийгмийн байгууллагууд иргэд сонгогчдод хүртэл энэ дээр хяналт тавьж орж ирэх шаардлагатай. Ингэж нөгөө хууль батлаад түүнийг яаж зөв зөвхөстэй хэрэгжүүлэх үү гэдэг нэг чухал болж ирдэг. Жишээлх юм бол хандивын асуудал дээр сонгуулийн тухай хуулиараа хуулийн одоо этгээд 15 сая төгрөг, хувь хүн 3 сая төгрөг өгдөг. Гэтэл намын тухай хуулиараа хувь хүн 1 сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөг өгчдөг. Жишээ нь намын тухай хуулиар тухайн нам хандив өгч исэн хуулийн этгээд чинь сонгуулийн тухай хуулиар дахиж хандив өгөх юм уу гэдэг асуудал хүртэл яригдах нь л дээ. Тэгэхээр энэ хүртэл зохицуулт нь ойлгомжгүй байгаа. 2019 оны судалгаагаар улс төрийн хүрээнд дэх хээль хахуулын хэлбэрийн үнэлгээ 384 гарсан өссөн үзүүлэлт юм байна. Тодорхойлбол гадаадын банкнд данс нээж өгөх, хувьцаа, үнэтэй бэлэг, бэлэн мөнгө өгөх хэлбэр давмгайлжээ. Үүний зэрэгцээ улс төрчид өндөр албан тушаалтнууд хувийн зорилгоор төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд нөлөөлөх байдалч өсөлттэй гарчээ. Тэд ихэвчлэн алба хаагчдад шахалт үзүүлэх, айлган зөрдүүлэх замаар ашиг сонирхолтой нийцсэн шийдвэр гаргуулдаг байна. Авилгаас улбаалж Монгол улсын нэр хүнд олон улсын түвшинд унсан. Хүний эрхийн зөрчил өсөж, ёс суртахууны үнд зүйлс алдагдахад нөлөөлсөн. Мөн улс орны эдийн засгийн хүч чадал суларсан, шударга ёс алдагдсан, ядуурл газар авсан, гэмт хэрэг нэмэгдсэн гэд олон таагүй үр дагаврыг сүүдэр мэт дагуулдаг болохыг Монгол улсын их сургуулийн ахлах судлаач Төрөд онцоллоо. Авилгал ерөнхийдөө ахвал үндэс суурь нь улс төрийн нам гэхээсээ улс төрийн санхүүжилтийн тогтолцоо практикт байна гэж үзэж болно. Эргээд энэ маань бол ерөнхийдөө дэлхийн улс даяараа бол эдийн засаг хөгжөөгүй байдал ядууралтай бол шууд холбогддог. Өөрөөр бид нар эхлээд тэр улс орноо бас эдийн засгийн хувьд ард иргэдийн амжиргааг одоо дээшлүүлж ядахтаа жилийнлэг дундаж түвшинд орж иж энэ авилгалын бас бий болгох үндэс суурь нь арилна. Одоогийн Монголын нөхцөлд гол зүйл одоо эргээд энэ авилгалыг бий болгож байгаа зүйл мэдээж хэрэг ядуурл эдийн засгийн сул дорой байдал байна. Гэхдээ үүнийг бас нөгөө тижээж байгаа зүйл гэх юм уу одоо бордоо нь болохоор улс төрийн санхүүжилтийн тогтолцоо нь болчиход байгаа. Тэм ч учраас 2019 оны 11-р сарын 14-нд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн нэг томоохон хэсэг бол шинээр 19/1 буюу энэ улс төрийн намын тухай зохицуултыг шинээр оруулж ирсэн байгаа. Энд бол саяны энэ асуудлыг бас тодорхой хэмжээгээр ядахтаа үндсэн хуулийн төвшөнд эрх зүйн зохицуулалт хийхийг бол оролцсон байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн их үүсвэр зарцуулалт нь олон нийтэд ил тод байна. Гишүүнчлээс ахвалаа тийм ямар татвар хурамчтай байх юм, тэрэнд нь хэн зарцуулалт тавих юм. Тэгээд улс төрийн намынх нь өөрийнх нь дотоод зохион байгуулалт нь нөгөө арчилсан зарчимд нийцсэн дотроо эн чинь бас арчил ялангуяа гишүүд нэмжигчдийн оролцоотой тийм бүтцийн механизмууд нүртэл байх хэрэгтэй. Саяны улс төрийн санхүүжилтийн энэ авилгалын асуудлыг шийдвэрлэх гол зүйл гэвэл төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг намуудад тэгш гарааны үндсэн дээр үзүүлэх нь зүйтэй маа. Ингэж намууд маань жижиг том гэхээсээ илүү за их хурл судалгаагүй намууд гэхдээ бүгдээрээ ингээд бодлогын нам болгож төлөвшүүлэхийн төлөө бол нэгдүгээрт бол мэдээж авилгалыг арилгах, хоёрдугаарт бодлогын нам болохын тулд яа харахгүй энэ улс төрийн санхүүжилтийн асуудлыг цогцоор нь харж цогцоор нь шийдвэрлэх ёстой. Энэ улс төрийн намын тухай хуулийг одоо шинжилэн найруулж намуудын оролцоотой, иргэдийн оролцоотой, сонгогчдын оролцоотой өөрчлөө зогсохгүй эргээд энэ улс төрийн сонгуулийн тогтолцоог бичсэн өөрчлөлт сайжруулах ийм одоо нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Ажил албан тушаал томилох, албан тушаал эрх мэдлээ уруулах, хэтрүүлэх үйлдэл байсаар л байна. Нам болон сонгуулийн санхүүжилтийн механизмыг эргэж харах, одоо байгаагаас эрс өөрчлөх. Түүнчлэн албан тушаалтны үзмжээр асуудлыг шийддэг байдлыг халах, төрийн албан хаагчийн ур чадварын дутмаг байдал, хүнд суртал, хариуцлага тооцдоггүй байдалда дүн шинжилгээ хийх цаг болсныг намын төлөөлөл судлаачид хэлсэн юм аа. Авилгын хан хэрэм ноён нуруу нь улс төрийн хүрээнд байна. Энэ бүгдийг нураахгүйгээр авилгын хүчийг сулруулах тухай яриад ч хэрэггүй. Иймд үүнийг сөрсөн хүчтэй тууштай бодлого хэрэгжүүлэхийг олон улсын байгууллагууд анхааруулж байна. 8.1 томчин хөтөлбөрөөр улс төрийн хүрээний авилгыг сааруулах боломж сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зул заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвэлмаа анхуулд.